Сайн байцгаана уу? Астра Толбайн энэ бичлэг дээр Мэлхий Арслан болон охины ордныхны хувьд 4-р сар ямар хуусаар болох талаар ярих болно. За хэрвээ таны орд дурддаггүй байх юм бол миний YouTube сувгаар ороод таны ордны бичлэг орсон байна уу юу шалгаад үзээрэй. Хэрвээ ороогүй байх юм бол тун удахгүй орох тул сувгтаа subscribe даш нэгтгэхээ мартаоцай. 4-р сарын ерөнхий зурхаг гэдэг бичлэг орсон байгаа. Та хэд маань тийш ороод үзэх юм бол он сар өдөртөгөө бүх хүнд хамаатай тухайн энергийн шилжилт хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй ярьсан бичлэг байгаа. За та өөрийн ордны мандалт нар сар ордны зурхаг сонсохоос гадна тухайн ерөнхий зурхаг сонсноороо энэ сар танд юу тохиолдох талаар илүү бүрэн бүтээн ойлгомжтой болох боломжтой. За мандалд орд гэж мэдгүй хүмүүстэй зориулаад баруун дэд буланд гаргаж авах заавар бичлэг оруулсан байгаа. За түүнээс гадна ямар ач холбогдолтой юуны талаар байдаг вэ? Танд яг ямар хэрэгтэй талаар мөн энэ бичлэг дээр баруун дэд буланд линк орууллаа. Бүх ордны бичлэг маань орж дууссаны дараагаар энэ сард хамгийн азтай амжилттай ололтой байх 4 ордны талаар ярих тул сувгтаа subscribe дараатай бичлэгийг маань алдалгүй үзээрэй. За ингээд Мэлхий ордны зурхалгаа орцгоё. Мэлхий мандалт нар сар. За Мэлхий ордныхны хувьд энэ сартаа гэх юм бол та хэдийн ажил мэргэжил болоод гэр орны ийм хоёр чиглэлтэй шугам маань болохоор идэвхжиж өгч байгаа. За сарын эхэнд та эдийн 4-р гэр дээр буюу гэр бүл, гэр орон за амьдарч байгаа орчин нөхцөл таны сэтгэл зүйн аюулгүй байдал, хувийн амьдрал зэргийг илэрхийлдэг гэр дээр нь жинлүүрийн ордонд тэргэл сар гарч байгаа. За ингэснээрээ шууд та хэд магадгүй илүү сэтгэл хөдлөл өндөртэй мэдрэмтгий. За тэгээд таны хувийн амьдралд юу болж байгааг гэдэгт илүү ийм анхааралтай хандсан чиглэсэн байх болов уу гэж бодож байна. За ингэснээрээ та ерөнхийдөө бол амьдарч байгаа орчин нөхцөл өөрийнхөө гэр бүлийн динамик гэдэг ч юм уу тий өөрөө байдаг орон зай түүнээс гадна сэтгэл зүйн амар амгалан тайван байдал бөгөөд таны магадгүй хэнийг харуулдаггүй сэтгэл дотоод ертөнц зэрэгтэй холбоотой зүйлсийн талаар та илүү их бодох болно. За ингэснээр ерөнхийдөө бол та хувийн амьдрал бөгөөд ажил мэргэжилтэй холбоотой энэ хоёр зүйлийн хооронд ингэж таталцсан, сөргөөцөлдсөн гэх үгүй бол алинд нь анхаарлаа хандуулахаа мэдгүй зөрчилтэй мэт санагдаж магадгүй. За сугар гараг маань болохоор та эдийн 4 болон 11-р гэр буюу 4-р гэр орон гэр бүлийг илэрхийлж байдаг. 11-р гэр нь болохоор таны ирээдүйн төлөвлөгөө, чиглэл, найз нөхөд болон таны нийгмийн өрөөллийг илэрхийлж байдаг. Энэ хоёр хоёулаа идэвхжиж өгснөөр та магадгүй гэр бүлийнхэнтэйгээ илүү юм сэтгэл хөдлөл өндөртэй харилцан яриануудыг өрнүүлэх. За үгүй бол ямар нэг байдлаар гэр орондоо байхдаа илүү ядарчсан үг бол хит өөрөг хариуцлага ачаал үрж байгаа мэт санагдах. За амьдарч байгаа орчиндөө илүү амар амгалан тайван баймаар байх. Таны ажлын ачаал хувийн амьдралтай нөлөөлөд таныг ядрааж цааж байгаа байх. За үгүй бол ямар нэг байдлаар гэр бүлтэйгээ холбоотой чухал шийдвэр гаргах нүүх ч юм уу амьдарч байгаа орчин нөхцөл байдлаа өөрчлөх ч юм уу. За үгүй бол гэр бүлийн өөрийн хариуцлагын хүрээнд тэрийгээ арай өөрт тааш тохирох байдлаар хуваарлах. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд тавьж явуулж чадахгүй байсан сэтгэл хөдлөлүүдэд явуулах ч юм уу. Иймэрхүү зүйлсээ хийх боломжтой байна. Ерөнхийдөө бол сарын ихэнх үед ямар нэг байдлаар та бүх амьдралын хэмнэлээ арай жоохон удаашруулад бүх зүйлийг илүү эргцүүлж гараад дүгнээд илүү ингэж өөрийнхөө дотоод хүнтэй илүү ярилцах, төвлөрөх шаардлагатай үе ирж байгаа харагдаж байна. За сарын дунд үеэс гэх юм бол бүх зүйл илүү идэвхжиж өгөх болно. Маш их гаригууд болон энерги таны 10-р гэр буюу ажил мэргэжил карьер бусад хүмүүсийн өмнө харагдах нөхцөл байдал таны нэр хүнд амьдралын чиглэл урт удаан хугацааны бүтээлийг илэрхийлж байх чиглэл рүү очиж гин гэсэн үг. За ангараг бод болон санжир гаргууд нь тэнд хоорондоо холбогдох. За түүнээс гадна нар болон шархцан ангаагч гэж нэрлэгддэг хирон гэдэг давуулууд эдгээр дээр хоорондоо холбогдож байгаа. За ингэснээрээ та ерөнхийдөө бол ажил мэргэжил карьерийн хувьд бүх зүйлийг илүү нухацтай хандаж ямар нэг зүйлийг хойш тавиад хүлээгээд байсан бол заавал эхлэх ёстой цаг нь болсон гэдгийг илтгэж өгч байна. За ингэснээрээ энэ үеэр та хэд маань магадгүй илүү амбиц өндөртэй, илүү эрт хүчтэй, энергитэй. За тэгээд хойшоо суугаад хүлээх гэхээсээ илүү өөрөө тэмцээд бүх зүйлийг илүү гартаа удирдлагатай авах бодлого санаатай.
Ажил мэргэжлийн хувьд одоо хүссэндээ юу хүсч юунд зорж байгаа, за юунд хүрмээр байгаа гэдгийг илүү одоо ухаарсан мэдэрсэн тэрнийхээ төлөө тэмцмээр нэгдсэн үе байх болов гэж бодож байна. За гэхдээ түрүү хэлсэнчлэн санчир болон далайн гаригууд таны ажил мэргэжлийн буюу 10 дугаар гэр дээр байрласан байгаа учраас илүү зөвхөн амбиц одоо нэр хүндийн төлөө тэмцэж байгаа гэхээсээ илүү энд одоо бодит байдал илүү давхцаа орж ирж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол ямар нэг байдлаар та хэд одоо ирээдүгөө төлөвлөөд ийм зүйл хөрмөр байна гэд илүү одоо мотивац өндөртэй байхтай зэрэгцээд нөгөө талдаа болохоор ямар нэг байдлаар гинт ажлын ачаалал дарамт чинь илүү их орж ирэнгүүт тэрэндээ дарагдаад одоо ийм эргэлцсэн буюу одоо ийм туйлтай ийм динамик үүсч өгч ийн гэсэн үг. За тэгэхээр магадгүй нэг мөчөд та одоо ингээд хийсэн ажилдаа үнэлэгдээд магтуулаад цаашаагдаад ахиц твшил гаргаад одоо өөрийнхөө албан тушаал бүх зүйлийг удирдаад хүрмээр байгаа газраа хараад байж байтал нөгөө дээрээ магадгүй одоо байгаа нөхцөл байдлаасаа илүү их одоо бүтэц стараатай ажиллах шаардлагатай илүү ачаалттай дарамттай санагдаад миний одоо хүсэж байгаа зүйл маань бодиттой илүү гэж бодох эргэлзэх магадaltaй байна гэж харж байна. За ангар гараг маань та эдийн 5 дугаар гэр буюу одоо бүтээлч байдал болон одоо эрсдэл даах чадварыг илэрхийлж байдаг гэрээг удирдахаас гадна та хэдийн 10 дугаар гэр буюу ажил мэргэжил карьерийн гэрээг удирдах байдаг учраас энэ сар ерөнхийдөө бол одоо таны амбишн буюу одоо амбиц бүх зүйл илүү одоо таны өөртөө итгэх итгэл эрмэг зоримог байдалтай холбоотой буюу уялдаж өгч ийн гэж харж байна. За өөрөөр хэлбэл энэ маш энгийнээр юу гэсэн үг гэх юм бол та өөрийгөө магадгүй хэрвээ байгаагаас одоо илүү дорд үзээд жижигэр зүйлүүд байх юм бол өөрийнхөө хүссэн амьдралд хүрч чадахгүй буюу одоо хүсэж байгаа зүйлдээ хүрч чадахгүй тэрийг хизээж одоо өөрийн болгож авч чадахгүй гэдгийг анзаарах болов уу гэж бодож байна. За тэгснээрээ сарын дунд үед бодит амьдрал дээр юу болох боломжтой вэ гэх юм бол ямар нэг байдлаар одоо таны төлөвлөгөөнд саад бэрхшээлүүд гарч ирснээс үүдэлтэйгээр та бухимдах боломжтой. За түүнээс гадна одоо таныг ажил мэргэжил албан тушаалын хувьд илүү нухацтай хүмүүс хандаасай таныг одоо юу гэдэг магадгүй албан тушаалд дэвших дараагийн хүн гэдгийг олж харж үнэлээсэй гэдэг байдлаар хүсэх боломжтой. За түүнээс гадна та өөрөө тэрнээ зориулаад одоо ямар нэг үйлдэлүүд хийх бусдад одоо илүү харагдахгүй зүнлэгдгүй зүйлс нэр төрийнхөө төлөө одоо магадгүй илүү юмнуудыг хийх. За түүнээс гадна үүнтэйгээ холбогдоод дараагийн албан тушаалтан удирдах албан тушаалтан за түүнээс гадна ажлын хувьд бөгөөд цаг туусаа ажлууд одоо орж ирэх гэдэг ч юм уу те ажлын ачаалал ихсэх за түүнээс гадна цаанаасаа угаасаа одоо танд боломж нь гарч ирж байгаа юм шиг за гэхдээ тэр чинээгээрээ одоо та соригдож байгаа юм шиг мэдрэх боломжтой үе ирж байна. За үүнээс гадна та хэдийн 10 дугаар гэр дээр буюу түрүүээс ажил мэргэжил карьер бусдын одоо нүдэнд үзэгдэх байдлыг илэрхийлдэг гэр дээр маань шинэ сар хоньны ордонд гарч байгаа. За ингэснээрээ та ямар нэг байдлаар ажил мэргэжлийн хувьд дараагийн шинэ бүлэг дараагийн алхам авах, за шинэ зорилтууд тавих, шинэ өөргөрөөлийг хүлээж авах, за бусдын нүдэнд илүү өртөх боломжтой үеийг илэрхийлж өгж байгаа. За гэвч дахиад бод ангараг болон санжир гаригууд нь хоорондоо уулзнараа эдгээр бүх зүйлийг одоо бодтой болгохын тулд та өөрөө хэр их хөдөлмөрлөх юм бэ? Түүнийхээ төлөө одоо хэр тууштай байж чадах юм бэ гэдэг байдлыг танаас сорж өгөхөр байна. За сарын сүүлх хэсэгт гэх юм бол бүх зүйл одоо энергиуд маань та хэдийн 11-р гэрлөө буюу урт удаан хугацааны зорилго найз нөхөд за нийгмийн хүрээлэл зэргийг илэрхийлж байдаг гэрлүүтэй шилжиж өгж байна. За түүний дараагаар та хэдийн 12 дугаар гэрлөө буюу амрах бүх зүйлийг төгсгөл болгох, өөрийгөө хангаах бөгөөд дотоод ертөнцийг тань илэрхийлж идэг гэрлөө орж өгж байна. За ингэснээрээ сугар болоо одоо Uranus гаригууд маань та хэдийн эхлээд 11-р гэр дээр холбоос үүснийхаа дараагаар тусдаа 12 дугаар гэрлөө нь орж байгаа та одоо энэ бүхэн холбоотой. За ингэснээрээ та хэд магадгүй одоо найз нөхөд өөрөө хүрээлэл буюу урт удаан хугацааны зорилго зэрэгтэйгээ холбоотой ямар нэг байдлаар одоо шийд гаргачихсан байсан зүйлийг гин тогтсон өөрчлөх боломжтой байна уу гэж харж байна. За ингэснээрээ магадгүй танд одоо таарч тохирохгүй байгаа үгүй бол ямар нэг байдлаар одоо үзэл бодол санааны зөрүү гардаг хүмүүсээс та өөрөө зайгаа барих тэтгэрийг өөрчлөх за магадгүй тийм шинэ хүрээлэлд орох боломжийг бүрдүүлж хөр байна. За дараагаар нь түрүү хэлсэнчлэн 12 дугаар гэр буюу амралт төгсгөл бүх одоо таны дотоод ертөнцийг илэрхийлж байдаг гэрлүү маань бүх энергийн шилжснээрээ та магадгүй найз болоо одоо хүрээллээрээ дамжуулаад танд одоо сайхан боломжууд орж ирэх. За үгүй бол
Та дотооддоо ерөнхийдөө бол одоо ийм гүн гүнзгий байдлаар өөрчлөгдөөд за таны эргэн тойронд байгаа хүмүүс тэрийг нь одоо ойлгох хэмжээнд арай хүрээгүй байх. Сарын төгсгөл хэсэгт одоо танд илүү амралт ганцаараа байх хугацаа шаардлагатай болох. За түүнээс гадна таны одоо зүүд зөнтэй болох за илүү тод зүүдлэх за тэгээ өөрийнхөө сэтгэл зүйн хувьд бүх зүйлийг одоо ингээд илүү эргцүүлэн бодож тунгаах боломжтой үе гарч ирж байна. За мэлгийн ордныхны маань хувьд энэ сар ерөнхийдөө бол гэр орондоо болон одоо та өөрөө өөртөө нүүр тулахдаа бүх зүйл одоо юу болоод байна вэ гэдгийг боддоор хүлээн авч өөрөө өөртөө одоо бодит дүн шинжилгээгийн эргцүүлж бодоход таатай үе болж байна. За түүнээс гадна одоо ажил мэргэжилтэй нь одоо таны сэтгэл зүй болоо одоо гэр орны амьдралд ямар нэг байдлаар нөлөөлөд байгаа бол түүнийг үүсгэх гэхээсээ илүү одоо хүлээн зөвшөөрөө түүнтэйгээ нүүр тулах шаардлагатай. За түүнээс гадна дөрөв хэлсэнчлэн ажил мэргэжлийн хувьд бүх зүйлийг одоо илүү нухацтай авч үзэн түүнийхээ төлөө хөдөлмөрлөж одоо шаргуу байх зэрэгт таатай үе гарч ирж байна. За таны хүрээлэл болоо одоо хэнийг амьдралдаа оруулж байгаа вэ? Найз нөхөд болон одоо хүрээлэн байгаа хүмүүстэй илүү одоо сонгомл, шилмэл байдлаар хандаарай. За түүнээс гадна сарын төгсгөл хэсэгт өөрөө өөрийнхөө эрч хүч энергийг хадгалах тусмаа танд илүү амар таатай байх болов уу? За энэ сард ямар нэг байдлаар та одоо юу гэдэг түрүү хэлсэнчлэн ажил мэргэжил карьерийнхаа араас хөөцөлдөж байгаад өөрөө одоо сэтгэл зүйн хувьд ядарч цуцаад одоо burnout-нд орохгүй гэдгээс сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна магадгүй одоо ажил мэргэжил тань бодсноос тань илүү хурдан одоо хөдөлж өгөхгүй хүснэнтэй нь магадгүй арай хүрхгүй байгаад байх юм бол гинт одоо огтом хариу урвал гаргаж реакцлахаас болгоомжлоорой. За бүх зүйлийг яг нэг дор одоо удирдах гэж оролдохоо бас зэрэг дээр одоо болгоомжтой хандаарай. Бүх хүмүүсийн одоо ая талыг харах гэж нийгмийн хүрээлэл байгаа хүрээлэл дотроо бүх хүмүүст одоо таатай сайхан мэдрэмж төрүүлэх гэж бас хитих битгий хичээгээрэй. За тэгээд сарын төгсгөл хэсэг та хэд маань цаанаасаа угаасаа ядрах учраас өөртөө хэрэгцээтэй цаг зав болоо одоо ганцаараа байх орондойгоо аль болох бүрдүүлж өгөх хичээгээрэй. За магадгүй одоо нийгмийн одоо хүрээлэл найз нөхөд тань уулзъя гарыг гэдэг шаардлага тавилаа гэж бодоход өөрөө өөрийгөө хамгийн түрүүнд тавиад тэр хідэд одоо арай бүх зүйлийн дараа эрч хүч энерги байгаа үедээ цаг зарцуулахаар хойшлуулаарай гэж зөвлөмөр байна. Илүү дэлгэрэнгүй он сар өдөртөө мэдээлэл авах хүсэх юм бол ерөнхий бичлэгээ үзээрэй. Мандалд нар сарны ордоороо үзгээ мартаоцай. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордныхны хувьд 4-р сарнд та хэдий ихтгэл үнэмшил ирээдүйн чиглэл зорилго за түүнээс гадна ажил мэргэжил болон нийгмийн хүрээлэлтэй холбоотой сар болж өгч байна. Сарын эхэнд та хэд магадгүй өөрөө өөртөө одоо оюун ухаан бодол санаа за түүнээс гадна богино хугацааны төлөвлөгөө бусдад харилцан ярих яриа болоо одоо бодож байгаа байдалтай илүү одоо анхаарах болов уу? За сарын дунд үе болоод ирэнгүүт бүх зүйл одоо таны 9-р гэр буюу одоо ирээдүйн өсөлт хөгжил за боловсрол түүнээс гадна аялах бусдад заах хууль одоо эрх зүйтэй холбоотой зүйлс болон бүх зүйлийг одоо томоор сэтгүүдэд энэ холбоотой гэр дээр гаргууд идэвчж өгж гин. За сарын төгсгөл хэсэгт болохоор бүх зүйл та хэдийн 10 болон 11-р гэрлөө буюу ажил мэргэжил бөгөөд урт удаан хугацааны зорилго найз нөхдийн хүрээлэл таны нийгмийн хүрээллийг илэрхийлэх гэрлөө шилжиж өгч байна. За тэгэхээр 4-р сарын эхэнд гэх юм бол та хэдийн 3-р гэрдээ буюу түрүү хэлсэнчлэн харилцаа холбоо оюун ухаан бодол санаа бусдад харилцан ярих яриа таны одоо өдөр тутмын орчин нөхцөл ойрын хугацааны аялалд мэдлэг мэдээлэл бүтээл болоо одоо өдөр тутмын оюун ухаан бодлын тань зөв тогтолцоог илэрхийлж өгч идэг гэр дээр тэргэл сар буюу шинэ сар гарч өгч байна. Жинлүүрийн ордонд. За ингэснээр та магадгүй ямар нэг байдлаар ярьдаг, төлөвлөдөг, боддог байсан зэрэгээ ерөнхийдөө бол илүү бодиттой арах боломжтой нөхцөл бүрдэж өгч байна. За ингэснээрээ магадгүй та ямар нэг байдлаар одоо ийм оюун ухаан бодол санааны хувьд маш их ийм ачаалттай байсан гэдгийг анзаарах завгүй бол нэмээ хит их ургуулж бодоод байсан байх гэдгээ ухаарах гэдэг ч юм уу тий. За үгүй бол бодол санаагаа ямар нэг байдлаар дараад байсан бол тэрийг одоо илүү шулуун шударга байдлаар хэлэхээр шийдэх үе болж өгж байгаа болов уу гэж бодож байна. За энэхүү тэргэл сар маань та хэдийн 3-р гэр болон 9-р гэрийн одоо энэ шугамн дээр байрлаж байгаа учраас ямар нэг байдлаар таны одоо мэдэж байгаа зүйл бөгөөд удаан хугацаанд тийм зүйл харин боломжтой гэдэг одоо энэ хоёрын хоорондох зөрчилтэй байдлыг та хэд маань илүү тодруулж өгөх болов уу? За энэ энгийн байдлаар юу гэсэн үг гэх юм бол
таны одоо өдөр тутамдаа хийж байгаа зүйл үгүй бол бодож байгаа байдал таны урт удаан хугацааны зорилгонд таарахгүй буюу нийцгүй эдгээрч ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатайг та анзаарах болов уу? За сугар гараг маань та эдийн 3 болон 10 дугаар гэр буюу харилцаа холбоо бөгөөд ажил мэргэжил карьерийг илэрхийлж байдаг гэрүүдийг удирддаг учраас энэ сарын ихэнх үед та хэдийн үг шууд утгаараа одоо ажил мэргэжилтэд нөлөөлөх боломжтой болов гэж харж байна. За ямар нэг байдлаар хэн нэгэнтэй юм бичих, имэйл явуулах, за сонголт гаргах, хэн нэгэнтэй одоо харилцан яриа өрнүүлэх, ажлын ярилцлага авах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлс энэ сард нэлээд одоо чухал шийдвэрүүдтэй холбогдоод таны ажил мэргэжилд нөлөөлөх болов уу? За ингэснээрээ та өөрөө сурах, за аялах үгүй бол контент бүтээх, бичиг цаасны ажил хийхээр шийдвэр гаргах. За үгүй бол оюухан бодлооны явд хэд их ачаалаад байсан бол тэрнтэйгээ одоо нүүр тулахаас өөр одоо аргагүй болох. За ямар нэг байдлаар одоо чухал юм хэлтгээ тэргээ хэлж чадахгүй дараад байсан бол түүнийг хэлэхээр шийдэх. За түүнээс гадна одоо таны бодож байгаа, сэтгэж байгаа байдал таны одоо очмоор байгаа гэхүүд одоо амьдралтаа хүрмээр байгаа зүйлтэй тань нийцгүй буюу одоо арай жижигэр итгэжсэн байна. Би одоо том зүйл бодох боломжтой юм байна шүү дээ гэдэг зүйлийг харах боломжтой болоо гэж бодож байна. За тийм учраас ерөнхийдөө аль болох бодол санаандаа илүү анхаарах тусам танд одоо маш бүх зүйлийг тодорхой болгож өгөхөөр үе болов гэж сарын ихэнх үеийг харж байна. За сарын дунд үед гэх юм бол бүх зүйл одоо та хэдийн 9-р гэрлөө буюу өөрийгөө одоо илүү дээд ядгүй нарийн боловсрол эзэмших за үгүй бол ихтгэл үнэмшлийн хувьд өөрчлөлт оруулах, аялах, за бусдад юм заах, хууль эрхтүүтэй холбоотой асуудлууд, үнэтэй холбоотой асуудлууд, таны магадгүй ертөнцийг үзэх үзэл, за сүнслэг одоо ихтгэл үнэмшилтэй хүмүүсийн хувьд тэдгээртэй холбоотой, за үгүй бол урт удаан хугацааны зорилготой тань холбоотой гэр дээр маш их энерги эрчим хүч орж ирж байна. За ангараг бод болон санчир гаригууд маань бүгдээрээ тэнд байрласан байгаас гадна нар тухайн одоо гэр дээр маань керам буюу шархацаа ангаагч гэдэг гартай холбоос үүсгэж байгаа. За тэгэхээр та цаанаасаа ерөнхийдөө бол одоо өөрийгөө хөгжүүлэх гэхүү за магадгүй шинэ юм сурах, аялах, бусад юм заах үгүй бол одоо танд одоо утга учиртай санагдсан зүйлийнхаа араас хөөцөлдөх гэхүү дээ. Тиймэрхүү зүйлсийг бүр цаанаасаа хиймээр санагдаад байж сууж ятсан санагдах болов уу? За гэхдээ санчир болон далайн гаригууд энэ гэр дээр маань давхарцаж байрлалцсан байгаа учраас ямар нэг байдлаар зүгээр хий хоос юм одоо хөөцөлдөх гэхээсээ илүүтэйгээр та өөрийнхөө итгэл үнэмшил зориг болон төлөвлөгөө хэр бодтой байна гэдгийг үнэлж дүгнсний эцэстээр маш томьёогон шийдвэр гаргахаар харагдаж байна. За ангараг гараг нь та эдийн 4-р гэр буюу одоо гэр орон үндэс суурийг илэрхийлэхээс гадна 9-р гэр буюу өөрийгөө одоо өсөж хөгжүүлэх тэлэх боломжтой гэрүүдийг удирддаг учраас за ямар нэг байдлаар та өөрийгөө бүр маш их ингэж хөгжүүлмээр байгаа ч гэсэн одоо юу гэдэг нь юуг үлдээж байгаа юуг одоо аль хэдийн тааш нийцгээ болчихсон завгүй бол юунаас сэтгэл санаагаараа холбоо таслах ёстойгоо анзаарч харах болов уу гэж бодож байна. За ингэснээрээ энэ бодит байдал дээр амьдрал дээр ямархуу байдлаар хэрэгжих вэ гэх юм бол түрүү хэлсэнчлэн сурах, аялах, ямар нэг юм хөвлөлөх, заахаа шийдэх, за үгүй бол бичиг цаастай хууль эрхтүүтэй холбоотой бүх зүйл одоо илүү яаралтай одоо шийдэгдэх шаардлагатай болох. За түүнээс гадна та өөрөө ерөнхийдөө бол эрх чөлөөгөө эдлээд өөрийгөө өсгөж хөгжүүлээд тэгээд одоо өөрийнхөө зам мөрийг хөгөөд явмаар санагдах, магадгүй таны ертөнцийг үзэх үзэл бодол санаанд өөрчлөлт орох. За одоо байгаа амьдрал маань танд магадгүй ямар нэг байдлаар бүр ингэж жижиг үгүй бол хит таныг одоо хязгаарлаж хорсон мэт санагдах боломжтой болов уу гэж харж байна. За ийм учраас та өөрөөсөө одоо илүү бүх ийм сайхан том мөрөөдөл тавиад түүнийхээ төлөө одоо зориход бэлэн болсон байгаад байна. За энэ үеэр мөн шинэ сар таны 9-р гэр дээр буюу түрүүний хэлсэн гэр дээр гарснараа түрүүний одоо хэлсэн бүх зүйлтэй холбоотой бүх зүйлийг тань одоо илүү идэвхжүүлж өгөх болно. За тэгтээ түрүү хэлсэнчлэн санчир болон одоо Нептун гаригууд байрласан байгаа учраас эдгээрийг одоо үнэхээр бодиттой хэрэгжүүлэхийн тулд танаас тууштай байдал бөгөөд одоо илүү бүх зүйлийг нухацтай хандах шаардлага гарах болно. Өөрөөр хэлбэл таны төсөөлөх мөрөөдлөө бодит болгох аюул тийм таатай үе мөч ирж ийн гэж харж байна. За сарын төгсгөл үед болохоор бүх зүйл та хэдийн 10 дугаар гэр буюу ажил мэргэжил нэр хүнд бусдын өмнө харагдах байдлыг илэрхийлэх гэр дээр орсныхоо дараахан 11 дугаар гэр буюу нийгмийн хүрээлэл найз нөхөд
урт удаан хугацааны зорилгыг илэрхийлэх гэрлүүдийн орж ийн. За энэ яагаад вэ гэх юм бол сугар болон Уранус гаригууд маань та хэдийн 10 дугаар гэрдээр холбоос үүсгэснийхаа дараахан тусдаа та хэдийн 11 дугаар гэрлөө орж байгаатай холбоотой юм аа. За ингэснээр та ямар нэг байдлаар магадгүй өөрийнхөө ажил мэргэжлийн замналыг солих, за үгүй бол бусад хүмүүст хэрхэн харагдаж байгаа төр төрхийнхаа талаар үзэл бодлыг солбоор санагдах. За магадгүй гадаад төрхөндөө өөрчлөлт оруулах. За үгүй бол таны ажил мэргэжлийн өөргөрөл таныг хит ийм тогтмол уйдгартай бөгөөд тааварлаж болох үз жижигэн мэт санагдуулж байгаа бол тэдгээрийг бүгдийг нэвтэж өөрчлөлт оруулмаар санагдах болов уу? За тэгээд бүх энэ нэрмүүд маань холбогдсныхоо дараахан 11 дэх гэрлөө шилжиж байгаа учраас найз нөхөд хүрээлэл урт удаан хугацааны зорилгуудтай холбоотой бүх зүйлс нь бас маш ийм огцом гинтийн өөрчлөлтүүд орох боломжтой байна. Ингэснээр магадгүй ажил мэргэжлийн хувьд гинтийн огцом боломж гарч ирэх. Заагүй бол таны олон түмний өмнө байдаг төр төрх зэрэгт гинтийн өөрчлөлт орох. За таны хүрээлэл чинь хүмүүс орж ирэх. Бусадтай чухал харилцаа холбоог нийгмийн хүрээллийн бол ажил мэргэжлийн хүрээллийн хувьд тогтоох. Амьдралтад нь ерөнхийдөө чухалчилдаг зүйлс тань солигдож байгаа учраас та өөрийнхөө урт удаан хугацааны зорилгоодыг өөрчлөхөөр шийдэх. За ямар нэгэн байдлаар төсөөлөөгүй байдлаараа та бусдад үнэлэгдэх үгүй бол бусдын анхаарлыг татах боломжтой үе ирж байна гэж харж байна. За тэгэхээр арслангийн ордныхан маань энэ сард юу хийвэл зүгээр буюу таатай вэ гэх юм бол оюун ухаан бодол санаандаа илүү анхаарлаа төвлөрүүлэн таны толгой тарих бүх зүйл юу руу таныг түлхээд байна гэдгийг анзаарч харах. За түүнээс гадна өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийг тэлэх. За таны магадгүй бүр ийм том зорилгоудаа илүү нухадтай боломжтой гэдгийг ухаарад түүнийхээ төлөө зорих. За утга учиртай санагдсан нэг ийм том зорилгоо барьж аваад түүнийхээ төлөө энерги сарниулж олон зүйлийн араас хөөцөлдөхгүйгээр тууштай байх. Ажил мэргэжилтэй солигдох. За түүнээс гадна ямар нэг байдлаар нийгмийн хүрээлэлтэй холбоотой боломжууд орж ирэх бэлэн байх. Хүмүүс дуур өнцгөөс харагдахаас айхгүй байхад таатай үе байна. За харин арслангийн орднууд маань энэ сарда хит их зүйл давуулан амлах. За түүнээс гадна хангалттай бэлтгэлгүйгээр ямар нэг байдлаар ямар нэг юм руу өсөрч орох. Өөрийн өмнөө хэлэх гэхээсээ илүү зүгээр л өөрийнхөө бардам зангаас олж хэрүүл маргаан гаргах. Ажил мэргэжлээ солих цаг болцоход байхад юу гэдэг магадгүй тав тухтай дасан болохоор солихоос зайлсхийх. Бусад юу гэж бодохоос хамаарат юу гэдэг өөрийнхөө үн цэнийг тэрнтэй холбоотой уйлдуулж дүгнэх. За түүнээс гадна ямар нэг байдлаар нийгмийн хүрээллээс нь орж ирэх боломж бүрт сатаарад байхаас зайлсхийгэр гэж зөвлөмөр байна. За илүү дэлгэрэнгүй тодорхой уян сар өдөртөө мэдээлэл авах гэсэн юм бол та хэд мандалт нар сараараа сонсорой. За тэгээд ерөнхий зурхаагаа заавал үзээрэй. Охины орд, охины мандалт нар сар. За охины ордныхны хувьд энэхүү сар нь мөнгө, за ихтгэлцэл, сэтгэл зүйн гүн гүнзгий байдал, за магадгүй өөрчлөлт, шинжилэл, бөгөөд ихтгэл үнэмшил, ажил мэргэжилтэй холбоотой шилжилтүүд болохоор сар байна. За сарын ихэнх үед та хэдийн 2 дугаар гэр дээр буюу хөрөнгө мөнгө санхүү, та хэдийг эзэмшил, өөрийгөө үнэлэмж болон та хэдийг юу аюулгүй санагдуулдаг мэдрэмж өгдөг вэ гэдэг гэр дээр маань тэргэл сар буюу бүтэн сар гарч ийн жинлүүрийн ордонд. За ингэснээрээ та хэд магадгүй мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө үнэлэмж зэрэгтэй. За тэгээд та бусдад хэр үн цэнтэй хүн байгаа вэ зэрэгтэйгээ холбоотой юм илүү сэтгэл хөдлөлтөнд давлгаалсан үе байх болов гэж бодож байна. За магадгүй та ямар нэг байдлаар үйлчлэгээ үзүүлдэг, ямар нэг ажил хийдэг байгаад тэрэн дээрээ дутуу үнэлэгдээд байгаа хангалттай цалин авахгүй байгаа ч юм уу те. Үгүй бол хэд их хөрөнгө мөнгөө өрөөд байсан, үгүй бол санхүүгийн айцтай байсан. За магадгүй ямар нэг байдлаар гаргаж байгаа бүтээгдэхүүнтэйгээ үгүй бол бүтээж байгаа зүйлтэйгээ туйруулж байгаа зүйлтэйгээ холбоотойгоор өөрийнхөө үн цэнийг уяад байсан байна уу гэдгийг анзаарах боломжтой үе байна уу гэж харж байна. За энэхүү тэргэл сар буюу бүтэн сар маань та хэдийн 2 болон 8 дугаар гэр дээр энэ чиглэл дээр сууж байгаа учраас магадгүй ямар нэг байдлаар та хэд хоорондоо хин нэгэнтэй дундаа эзэмшдэг хөрөнгө мөнгө, за өр шир, за магадгүй зээл, түүнээс гадна бусд хүмүүсээс орж ирэх мөнгө, бусдаас хамааралтай байх, сэтгэл зүйн хувьд юм гүн гүнзгий
хосын харилцаа, за түүнээс гадна эргэжтэйгч байх зэрэгтэй холбоотойгоор асуудлууд гарч ирэх боломжтой харагдаж байна. За суур гараг маань та хэдийн 2 дугаар гэр бөгөөд 9 дугаар гэрүүд болох хөрөнгө мөнгө аялал зугаалга, ихтгэл үнэмшил, өсөж твжих зэрэг гэрүүдийг удирддаг учраас магадгүй та хэд таны хүсэж байгаа амьдралтай таны одоо байгаа үнэлэмж таарч ийн үгүй гэдгийг өөрөөсөө асуух боломжтой болов. За бодит амьдрал дээр энэ танд мөнгөтэй холбоотой нэлээд томоохон ухаарлууд орж ирэх. За үгүй бол орлого, за тэгээ зардал, бие биенээсээ авах тусламж, дэмжлэг, эргэжтэйгч байдалтай холбоотойгоор харилцан яриа гарах өрнөх. За магадгүй санхүүгийн ямар нэг байдлаар стресс дарамтанд орчихсон байгаад тэр бүх зүйл нь илүү тод томрон хүнд болж ирэх. За магадгүй үгүй бол мөнгөө зарлагдж байгаа байдал хадгалах талаар ийм сонголтууд гаргах. Түүнээс гадна магадгүй та өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй нунаад байсан байгаад тэр нь хин нэгнээс өөр бусад зүйлсээс хамааралтай байсан бол тэрийг анзаарах. За тэгээ магадгүй таны хосын харилцаанд ямар нэг байдлаар эргэжтэйгч биш байдал, тэнцвэргүй байдал ажиглагдсан байсан бол түүнийг анхаарч ухаарах боломжтой үе гарч ирж байна. Ингэснээр магадгүй энэ асуудлыг шинэлэг өөр байдлаар шийдэх боломж олдох болов уу гэж бодож байна. За сарын дунд үе гэх юм бол энэ бүх энерги та хэдийн 8 дугаар гэр дээр буюу гүн гүнзгий, нууцуд, за тэгээд магадгүй итгэлцэл, үр шир, хөрөнгө мөнгөтэй холбоотой нэлээд юм гүн гүнзгий гэр дээр тань байрласан байна. За энд ангараг гараг, бууд гараг, санчир болон далайн гарагууд бүгдээрээ хоорондоо бараг холбогдож байгаагаас ялгаагүй байгаа бөгөөд нар болон шархацсан ангаагч гэж нэрлэдэг дагуулууд хоёр хоорондоо байрлаж байгаа. За тэгэхээр энэ ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд болоо магадгүй далд хумсар та хэдийн гүн гүнзгий мэдрэмжүүдийн хувьд маш юм хүчтэй нөлөөлөл үзүүлэх болов гэж бодож байна. За магадгүй бүх зүйл гэхдээ нөгөө ил гэхээсээ илүү далд, за тэгээд илүү юм нухацтай, за тэгээд гүн гүнзгий таны амьдралд ямар зүйл болох гэдэг бүр ингээд ийм давалгаалж орж ирсэн мэт ийм хэцүү хүнд байх боломжтой харагдаж байна. За энэ юутай холбоотой орж ирэх боломжтой вэ гэх юм бол магадгүй бие биентэйгээ итгэлцэл, завгүй бол дундын хөрөнгө мөнгө санхүү, үр шир, за нөгөө хосоосоо нөгөө төрөө хэлсэнчлэн хамааралтай байх. Та хоёрын хосын харилцааны зөв тогтвол айдсууд. За түүнээс гадна дотны харилцааны магадгүй асуудлууд гарч ирэх. За үгүй бол өмнө шархалсан байсан шархтай нь хөндөгдөг гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гарч ирэх боломжтой байна. За ангараг гарагийн та хэдийн 3 дугаар гэр буюу харилцан яриа сонголтууд болон таны боддог байдлыг илэрхийлэхээс гадна 8 дугаар гэр буюу гүн гүнзгий өөрчлөлт зэрэг удирддаг гэрийг тань удирдах байдаг учраас энэ сар маань магадгүй та хэдийн хувьд маш ийм гүн гүнзгий харилцан ярианууд, за тэр нь болохоор бүр ингээд өөрийнхөө суултаал бүр ингээд гүн гүнзгий мэдрэмж дотоод сэтгэлүүдэд уудалсан аюу юм хүчтэй харилцан ярианууд байх. За үгүй бол магадгүй оюухан бодол санааны хувьд төрөөжийнхтэй холбоотой ийм ижилхэн түвшинд гүн гүнзгий ухаарлууд орж ирэх. За үгүй бол магадгүй хэцүү ярихаас зайлсхийгээд байсан ч гэсэн ярихгүй бол тулгамдчихсан асуудлуудтай холбоотойгоор юмнууд ярих боломжтой байна гэж харж байна. За магадгүй та өөрийнхөө сэтгэл зүй бүх энэ ухамсар гаргадаг зүй тогтолыг ажиглахад бас илүү тохиромжтой сар болов уу гэж харж байна. За түүнээс гадна ямар нэг байдлаар та нөгөө хүнээсээ ийм эрүүл бус хамааралтай харилцаанд орчихсон байсан бол таслахад тохиромжтой үе байна. За сэтгэл зүй ийм шарах байгаа түүнийг ангааж чадахгүй дараад хойшлуулад яваад байсан бол ангаахад маш тохиромжтой бас үе болж өгч байна. За түүнээс гадна сэтгэл зүй болон хөрөнгө мөнгөний хувьд бие даах танд ийм дарамт шахалт орж ирэх гэдэг ч юм уу та өөрөө тэрийг хийхэд илүү сэтгэл зүрх шулуудах нөхцөл бүрдэж өгч байна. За түүнээс гадна сарын дундуур түрүүний хэлсэн 8 дугаар гэр буюу бүх гүн гүнзгий зүйлсийг илэрхийлж байгаа гэр дээр маань шинэ сар буюу хоньны ордонд шиний нэгэн болж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ магадгүй танд гүн гүнзгий идэвхлийг авчрах боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна магадгүй санхүү хөрөнгө мөнгөө дахиад илүү зөв зохистой хуваарлах. За түүнээс гадна хосын гүн гүнзгий харилцаа магадгүй шарах зэрэгтэйгээ илүү нүүр тулж өнчөр боддоор тулж ажиллах. За
ямар нэг зүйлийг та одоо үгүйсгээд хойш нь тавиад байсан бол тэрийгээ одоо тэхээ болоод илүү одоо өөрийнхөө хүчийг өөртөө одоо их мэдлээ гартаа буцааж авах боломжтой үе байх болов уу гэж бодож байна. За тэгээд ангараг бодон санчиртай холбогдож байрлаж байгаа учраас энэ бүх зүйлтэй одоо холбоотой зүйлсийг илүү энгийн болгох, илүү одоо боловсон хандах, өөрийнхөө энергийг хамгаалах. За тэгээд бүх зүйлд илүү нухацтай хандах шаардлага гарч ирэх болов уу? За сарын төгсгөлд болохоор бүх энерги та хэдийн 9-р гэр буюу одоо суралцах илүү дээд боловсрол мэдлэг мэдээлэл эзэмших, боловсрол эзэмших, аялах, за ихтгэл үнэмшил, багшлах ч юм уу, за үгүй бол сүнслэг одоо ихтгэл үнэмшилтэй холбоотой урт удаан хугацааны чиглэл, за магадгүй хууль эрх зүйн асуудалтай холбоотой гэрээг одоо идэвхжүүлэхтээ дараахан та хэдийн 10 дугаар гэрлөө буюу ажил мэргэжил статус нэр хүнд нийгмийн одоо байр суурьтай холбоотой гэрлөө орж ийн. За энэ юу гэсэн үг юм бол сугар болоо одоо Uranus гаргуу та хэдийн 9-р гэр дээр холбогдчиход тун удлуу тус тусдаа 10 дугаар гэрлүүтэй шилжиж байгаатай холбоотой юм аа. За ингэснээрээ нөгөө сарын төгсгөл дунд үед байсан одоо ийм амар хүнд мэдрэмжээсээ илүү бүх зүйл одоо хөнгөн сайхан болж ирэх болно. За магадгүй та хэд одоо оюун ухаан бодол санаагаа өөрчлөх, илүү утга учиртай болох, өөрийнхөө эрх чөлөөг хөөх бөгөөд амьдралын одоо ийм зорилго чиглэлээ өөрчлөх тиймэрхүү одоо ийм нар зэлэмсэн сайхан үе болох болов гэж бодож байна. За энэний дараагаар одоо бүх энерги маань 10 дугаар гэрлүүн шилжинэ гэсэн учраас энэ бүгдээрээ нөгөө нэг ажил мэргэжлийн хувьд та илүү шинэ боломжууд олж харах боломжтой болох. За бусдад харагдах үнэлэгдэх байдалтай нөөцлөгдөх. За тэгээд өөр байдлаараа бусдад танигдах боломжуудыг нээж өгөхөр байна гэж харж байна. За тэгэхээр магадгүй та хідэд аялах, за ямар нэг юм сурах, бусдад заах ч юм уу бол одоо контент, сошиал медиа, шин санаануудтай холбоотойгоор одоо гинтийн ийм огцом одоо боломжууд орж ирэх. За магадгүй таны урт удаан хугацааны төлөвлөгөөг өөрчилсөн одоо ийм ихтгэл үнэмшлийн шилжилт болох. За магадгүй ямар нэг байдлаар оюун ухаан бодол санааны хувьд одоо ийм гүн гүнзгий бодолтой авцсан шаналсан одоо үеийн дараагаар магадгүй айгүй тийм шинжлэл одоо орж ирэх оюун ухаан бодол санааны хувьд, ихтгэл үнэмшлийн хувьд. За тэгээд үүнийхээ дараагаар ажил мэргэжлээ солихоор шийдэх, одоо нийгмийн хүрээллийн хувьд өөрийнхөө одоо явж исэн чиглэлийг солих, за түүнээс гадна бусдад илүү танигдаж эхлэх, ажил мэргэжлийн хувьд одоо өөрийнхөө байр суурийг олж авах зэрэг зүйлс одоо ирэх боломжтой байна. За тэгэхээр илүү бүх зүйл сайхан болох нэ. За охины ордныхны хувьд энэхүү одоо сард юу хийвэл илүү зүгээр таатай байх вэ гэх юм бол мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө үнэлэх үнэлэмж, за тэгээд бусдаас ирж байгаа тусламжтай холбоотойгоор бүх зүйлтэйг одоо бодит үнэтэйг нүүртулаад түүнтэйг одоо илүү нухацтай ажиллах. За ямар нэг байдлаар одоо хойшлуулад байсан, таны дараад байсан одоо бодит зүйлс асуудлууд байсан бол тэдгээрийгээ хойшлуулах гэхээсээ илүү одоо нүүртулаад шийдвэрлэх гэж оролдох. За тухайн сарыг ерөнхийдөө бол одоо өөрийгөө ангаах гүн гүнзгий одоо үннүүдтэйг тулж ажиллах. За түүнээс гадна бүх зүйлээ амьдралаа одоо оронгоор нь шинжилээд бүх зүйлийг одоо дистараад эмх зэгцтэй болгох. За сарын төгсгөл үеийг болохоор магадгүй өөрийнхөө одоо амьдралыг үзэх үзэл бодлыг тэлж өгөх, шинжлэх, за ажил мэргэжлийн хувьд энэ боломжуудыг хүлээж авах зэрэгтэй айгүй таатай сар болж өгч байна. За юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх юм бол магадгүй мөнгө болоо одоо бусдад итгэх итгэлцэлтэй холбоотой бүх зүйлийг өгөөсгээд хойш нь тавиад хүлээн зөвшөөрөхгүй байх тусмаа танд хэцүү байх болов уу? За түүнээс гадна ямар нэг байдлаар одоо тухайн бодол бүх зүйл хэцүү нэрхтээ автаад дарагдаад, за тэгээд илүү бодиттой практикал одоо сонголт шийдвэрүүдээ гаргаж чадахгүй битгий хойшлуулаарай гэж зөвлөмөр байна. За тэгэхээр энэ сарын одоо товшид ерөнхийдөө цаанаасаа та хэдийг илүү гүн гүнзгий өөрийнхөө одоо ухамсар хэцүү байгаа зүйлсүүдтэйгээ ажиллахыг шаардаж байгаа учраас тэрнтэйгээ ажиллахгүйгээр одоо зүхтаах үгүй бол энийг одоо илүү хөнгөн байдлаар тусгаж авахаас зайлсхийгээрэй, илүү одоо сурах ёстой сургамжууд дээр анхаараарай. За тэгээд айдсаасаа өвдөлтэйгээр бүх зүйлийг одоо удирдлагатай авах гэж хичээх завгүй бол санхүүгийн хувьд одоо хэцүү байгаа юм чинь яадгийн гээд илүү одоо эрсдэлтэй сонголтууд гаргах завгүй бол сарын сүүлээр орж ирж байгаа боломжуудыг тоохгүй анзаарахгүй өнгөрөхөөс зайлсхийгээрэй буюу болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За тэгэхээр та хэд маань
Энэ сарынхаа зурхааг илүү тодорхой ойлгохын тулд мандалд нар сарны ордороо сонсоод ерөнхий зурхаагаа бүтэн сонсох тусмаа он сар өдөртөө илүү тодорхой мэдээлэл авах болно шүү. За, бичлэгээ дуустал нь үзсэн Мэлхий Арслан охины ордныхондоо баярлалаа. Дараагийн бичлэгүүдээрээ уулзтал түр баяртай.